Лусын дагна. Далайн дуу хоолой хүн төрлөختний мартсан дурсамж. Далай бол хүн төрлөختний хамгийн анхны асуулт байсаар ирсэн. Хүн газар дээр амьдрахдаа тэнгэрийг ширтэж, уулсыг хэмжиж, ойг таньж сурсан ч далайн гүнд юу оршиж байгааг хизээч бүрэн мэдэж чадаагүй. Тэнгисийн мандал тайван харагддагч түүний доор хүний төсөөллөөс тавсан ертөнц оршдог гэдгийг бид зөнгөөрөө мэдэрсээр ирсэн. Магадгүй тийм ч учраас далайтай холбоотой домог үлгэрүүд бусдаас илүү амьд, илүү гүн, илүү нууцлаг байдаг. Тэр домгуудын дундаас лусын дагна гэдэг дүр хүн төрлөختний ой санамжид хамгийн удаан хадгалагдсан нь санамсаргүй хэрэг биш. Тэр бол аимшигт мангасч биш, бурхан ч биш. Харин хүнтэй төстэй, гэхдээ хүн биш. Усанд амьдардаг, гэхдээ хүн шиг сэтгэдэг мэт дүр. Яг л хүн өөрийн тусгаалыг далайн уснаас олж харсан мэт. Та солонгос хэлээр солонгос хүн шиг ярьж сурмаар байгаа болон чанартай үр дүнтэй сургах сургалт хайсаар байгаа хүмүүс анхаарлаа хандуулна уу? Бид таны цаг хугацааг хэмнэж бүгд найрамдах солонгос улсын шилдэг сургуулийн хөтөлбөрөөр үр дүнтэй системтэй сургалтыг санал болгож байна. Хичээл 2 дугаар сарын 23-нд эхлэх бөгөөд суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг S-Edu World сургалт зурчлалын пэйж хуудас болон 8810 1798 9550 21 тэгтэг утсаар аваарай. Лусын дагны тухай домог зөвхөн Европын үлгэрээс үүдэлтэй биш. Дэлхийн бараг бүх соёлд усан орчинд амьдардаг хүний төрхтэй оршихуйн тухай өгүүлдэг. Европт түүнийг мермайд хэмээн нэрлэж далайчдыг дууддаг гэж ярьдаг байв. Японд Ниньо гэх нэртэй хүн загас төст амьтан талаагаас баригдсан тухай бичиг баримт үлдсэн. Африкт Мами Вата гэх усан эмэгтэй бурханлаг оршихуйг шүтдэг бол Карибын тэнгис Полинезийн арлуудад далайн эмэгтэй усны хүн гэх ойлголтууд өнөөг хүртэл аман яриагаар дамжин хадгалагдсаар байна. Эдгээр домгууд хоорондоо огт холбоогүй соёлд үүссэн атлаа нэг ижил дүрслэлтэй байдаг нь гайхмаар. Хүн төстэй бие, усан орчин, ухаантай мэд зан авир. Эдгээр шинжүүд яагаад дэлхийд даяар давтагддаг вэ? Хэрвээ энэ бүхэн зүгээр л уран сэтгэмж байсан бол ийм төстэй дүрүүд яагаад дахин бий болсон юм бол? Түүхэн баримтуудыг сөхөл лусын дагны тухай өгүүлсэн тэмдэглэлүүд зөвхөн үлгэр томгийн хүрээнд үлдээгүй байдаг. Далайн аялын өдрийн тэмдэглэл, хуучин сонины нийтлэл, музейн архивд далайн хүн харсан тухай бодит тэмдэглэлүүд үлдсэн байдаг. Христофор Колумб хүртэл Атлантын далайд аялж явахдаа уснаас гарч ирсэн далайн эмэгтэй харсан тухай бичиж үлдээсэн байдаг. Түүний бичсэн зүйл өнөөдөр бидэнд энгийн мэт санагдаж болох ч тухайн үедээ энэ нь бодит туршлага байжээ. Орчин үеийн судлаачид Колумбын харсан зүйл манати эсвэл дугонг байсан байх магадлалтай гэж тайлбарладаг. Үнэхээр ч эдгээр далайн хөвгтөн амьтад холоос харахад хүний биетэй төстэй, заримдаа хоёр хөл дээрээ сууж байгаа мэт харагддаг. Далайчид олон сар жилээр далайд ганцаардмал амьдралд дассан үедээ ийм дүрсийг хараад хүний төрхтэй амьтан гэж андуурах нь бүрэн боломжтой. Гэвч лусын дагны тухай бүх өгүүлэмжийг энэ тайлбараар бүрэн хааж чаддаггүй. Учир нь зарим гэрчийн мэдүүлэг манати дугонгтой бүрэн таарахгүй, нарийн детальтай байдаг. Уснаас хэсэг хугацаанд бүрэн гарч ирсэн, гар мэт хөдөлгөөн хийсэн, хүний нүүрний илэрхийлэлтэй төстэй байдал ажиглагдсан тухай тэмдэглэлүүд 18-аас 19-р зууны далайн архивт үлдсэн байдаг. Японд Ниньо гэх биетийг барьсан тухай тэмдэглэлүүд ч мөн адил тухайн үедээ бодит зүйл мэт хүлээн авсан баримт болж үлдсэн. Эдгээр алдагруудын заримыг хожим хуурамч байж болзошгүй гэж үзсэн ч тухайн үеийн хүмүүс тэднийг бүрэн тайлбарлаж чадаагүй. Харин юр бусын зүйл гэж хүлээн зөвшөөрсөн нь анхаарал татдаг. Энэ нь лусын дагна оршдог гэсэн баталгаа биш ч домог хооснаас үүдээгүй байж болохыг сануулдаг. Орчин үед ч иймэрхүү мэдээлэл бүрэн тасраагүй. 2012 онд Израилийн эрэг орчинд олон хүн нэгэн зэрэг уснаас гарч ирээд алга болсон. Хүнтэй төстэй хөдөлгөөнтэй амьтан харсан тухай албан ёсны мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үзэгдлийг шалгасан ч тодорхой амьтан гэж дүгнэж чадаагүй тул тайлбарлагдаагүй үзэгдэл гэж бүртгэсэн. Энэ бол домог орчин үед ч бүрэн үгүй болоогүйг харуулсан нэг жишээ юм. Энд хамгийн чухал нэг баримт бий.
Дэлхийн далайн дийлэнх хэсэг өнөөдрийг хүртэл бүрэн судлагдаагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл бид далайн гүнд ямар амьдралын хэлбэрүүд оршиж байгааг бүрэн мэдэхгүй. Шинэ зүйлс байнга илэрч өмнө нь огт төсөөлөөгүй амьтад нэгдсээр байна. Нэгэн цагт үлгэр гэж тооцогдож байсан авраг далайн наймаалж. Койлакант загас зэрэг жишээ үнийг баталдаг. Лусын дагнын домгуудыг зөвхөн байгалийн тайлбараар хязгаарлахад бас нэг зүйл орхигддог. Энэ бол тэдгээр домгийн сэтгэлзэн утга юм. Лусын дагныг ихэнхдээ аимшигтай биш, харин гунигтай, ганцаардмал, хүний ертөнцөд татагдсан оршихуй гэж дүрсэлдэг. Тэр далайн гүнд харьяалагддагч хүн рүү тэмүүлдэг. Магадгүй энэ далайчдын ганцаардал их газраас хол байх үед төрдөг дотоод мэдрэмжийн тусгал байж болох юм. Гэхдээ дахин нэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Хэрвээ лусын дагна гэдэг нь зүгээр л хүний сэтгэл зүйн төсөөлөл байсан бол яагаад түүний дүр дэлхийд даяар ийм төстэй хэвээр хадгалагдсан юм бол? Яагаад ус, хүн, ухаан гэсэн гурван ойлголт бараг бүх соёлд давтагддаг вэ? Энэ асуултад шинжлэх ухаан өнөөдөр тодорхой хариулт өгч чадаагүй хэвээр байна. Лусын дагна боддоор оршдог гэдгийг батлах хангалттай нотолгоо одоогоор байхгүй. Гэхдээ тэдний тухай домог хоосноос үүсээгүй бодит байгаль түүхэн гэрчийн мэдүүлэг далайн судалгааны хязгаарлагдмал байдалтай холбоотой байж болохыг бүрэн үгүйсгэх боломжгүй. Магадгүй лусын дагна гэдэг нь бидний одоогоор таньж мэдээгүй далайн амьдралын хэлбэрийн гажуудсан дүрслэлж байж мэднэ. Эсвэл устдаж үгүй болсон амьтдын тухай хүн төрөлхтний санамжид хадгалагдан үлдсэн дурсамж байж болох юм. Эцэст нь хэлэхэд лусын дагна бол зүгээр нэг үлгэрийн дүр биш. Энэ бол хүн төрөлхтний далайтай харилцаж ирсэн олон мянган жилийн айдас, гайхшрал, сониучцсан, мэдхийг хүсэх хүслийн нэг илэрхийлэл юм. Тиймээс лусын дагна оршдог эсэх асуулт одоогоор нээлттэй хэвээр үлдэнэ. Магадгүй жинхэнэ гайхамшиг нь лусын дагныг олно гэдэгт бус, харин бидний төсөөлж байгаагаас илүү ертөнц далайн гүнд оршсоор байгааг хүлээн зөвшөөрөхөд оршиж байж болох юм. Хүн далайн эрэг дээр зогсоод тэнгисийг ширтэх бүртээ тэр усан доорх ертөнц бидний тухайч бас асуулт асууж байж мэднэ. Галтлуу. Тэнгэр газар дурсамжийн зааг дээр оршсон амьтан. Хүн төрлөختөнд тэнгэрийг ширтэж эхэлсэн тэр мөчөөс эхлэн нисдэг, асар хүчтэй оршихын тухай төсөөлж эхэлсэн. Газарт мөлхтөг могоогоос айж, уулсын цаадах дуу чимээг ажиглаж, газар доороос гарч ирэх утаа галын өмнө зогсохдоо хүн байгальд өөрөөс нь илүү хүчтэй зүйл оршдог гэдгийг мэдэрч байлаа. Тэр мэдрэмжийн дундаас галтлуу хэмээх дүр аажмаар бүрлдэн бий болсон мэт. Галтлуу бол дэлхийн хамгийн эртний, хамгийн өргөн тархсан домогт амьтдын нэг. Түүнийг зөвхөн нэг ард түмэн, нэг соёлын бүтээл гэж үзэх боломжгүй. Хятадд луу тэнгэрийн элч, бороо аврагч, хаадын бэлэгдэл байсаар ирсэн. Европт лууг гал амьсгалдаг, хот суран сүйтгэгч, авраг араатан гэж дүрсэлдэг. Төв Аз Монголын домогт авраг могой нисдэг, уул хаттай дүүцэх хүчтэй амьтдын тухай өгүүлдэг. Америк ТV-ийн уугуул иргэд Африкийн зарим соёлдчлуу төст авраг мөлхөгч нисдэг амьтдын тухай домог бий. Эдгээр домгуудын дүрслэл өөр мэт харагдавч гүн рүү нүнгийвэл ижил шинжүүд давтагддаг. Асар том бие, хайрслаг арьс, хүчрхэг ирүү, далавч эсвэл тэнгэрт хөөрөх чадвар, мөн гал, утаа, халуунтай холбоотой шинж чанарууд. Яагаад дэлхийд даяар хүмүүс ижил төстэй амьтныг төсөөлж ижил төстэйгээр дүрсэлсэн юм бол? Эртний хүмүүс байгальд болж буй томоохон үзэгдлүүдийг өнөөгийн шиг шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй байсан. Галтуул дэлбэрэх үед тэнгэр улайж, газар доороос утаа, гал ориглон гарч ирэхэд хүмүүс түүнийг амьтай, ууртай оршихуй гэж ойлгож байв. Магадгүй луу гэдэг ойлголт газар доороос гарч ирдэг гал, утааны бэлэгдэл байж болох юм. Гэхдээ энэ бол түүхийн зөвхөн нэг л тал. Палеонтологийн судалгаагаар дэлхийн олон бүс нутагт авраг мөлхөгч амьтдын чулуужсан яс илэрсэн байдаг. Эртний хүмүүс ийм авраг яс олж хараад түүнийг амьд байж магадгүй амьтны үлдэгдэл гэж төсөөлсөн байх бүрэн боломжтой. Судлаачид Хятадын лууны домог түгэн дэлгэрсэн бүс нутгууд динозаврын олдур ихтэй газруудтай давхцдгийг анзаарсан байдаг. Ийм олдуруудыг харсан хүмүүс энэ бол тэнгэрт нисдэг асар хүчтэй амьтан байсан гэж бодох нь ойлгомжтой. Гэхдээ луугийн домог зөвхөн чулуужсан ясаар тайлбарлагдахгүй. Учир нь лууг зөвхөн авраг бус, амьтай, ухаантай, заримдаа бүр хүний үйлдэлд хариу үзүүлдэг мэт дүрсэлдэг.
Европын домогт лууг алж байж тосгон аврагдана гэж өгүүлдэг бол Хятадын домогт лууг хүндтгэвэл бороо орж ургац ариун болдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл луу бол зөвхөн амьтан бус байгалийн хүчний дүрслэл байв. Галтлуу гал амьсгалдаг гэх ойлголт хаанаас үүссэн юм бэ гэдэг асуулт онцгой сонирхол татдаг. Орчин үед гал амьсгалдаг амьтан боддоор оршдог гэдэг нь батлагдаагүй. Гэхдээ байгальд хүний төсөөснөөс илүү сонин хамгаалтын механизмууд байдаг. Зарим шавж химийн урвал үүсгэж халуун шингэн цацдаг. Зарим загас цахилгаан ялгаруулдаг. Иймээс эрт үед устж үгүй болсон халуун уур химийн бодис ялгаруулдаг амьтан байсан байх боломжийг зарим судлаачид бүрэн үгүйсгдэггүй. Орчин үеийн түүхэнд ч авраг нисдэг амьтан харсан тухай гэрчийн мэдээлэлүүд бүртгэгдсээр байна. Их Британи, Америк нэгдсэн улс, Австрали зэрэг орнуудад тэнгэрт том далавчтай мөлхөгч мэт биетэй амьтан харсан тухай хүмүүс ярьсаар ирсэн. Эдгээрийг ихэнх тохиолдолд том шувуу харааны төөрөгдөл гэж тайлбарладагч зарим нь тодорхой ангилалд багтааж чадаагүй хэвээр үлдсэн байдаг. Эдгээрийг ихэнх тохиолдолд том шувуу харааны төөрөгдөл гэж тайлбарладагч зарим нь тодорхой ангилалд багтааж чадаагүй хэвээр үлдсэн байдаг. Энэ нь галтлуу боддоор оршиж байна гэсэн баталгаа биш ч хүний хараа байгаль төсөөлөл хэрхэн огтлолцдгийг харуулдаг. Сонирхолтой нь лууны домогт түүнийг ихэвчлэн устгагч гэхээс илүү соригч байдлаар дүрсэлдэг. Лууг давж гарсан хүн л жинхэнэ баатар болдог. Магадгүй энэ нь хүний байгальтай тэмцэж ойлгож даван туулах хүслийн бэлэгдэл байж болох юм. Луу бол хүний айдас төдийгүй хүний зориг шалгуур байсан. Галтлуу яг бидний төсөөлдөг шиг өнөөдөр оршиж байна гэж батлах боломж одоогоор байхгүй. Гэхдээ луугийн домог хоосноос үүсээгүй байгаль устж өгөө болсон амьтад хүн байгальтай харилцах эртний ойлголттой гүн холбоотой байж болохыг бүрэн үгүйсгэх боломжгүй. Магадгүй луу гэдэг нь бодит амьтны дурсамж, байгалийн хүчний бэлэгдэл, хүний айдас ба бишрэлийн нийлбэр байсан байж мэднэ. Эцэст нь хэлэхэд галтлуу бол зөвхөн үлгэрийн амьтан биш. Тэр бол хүн төрлөختний байгальтай харилцаж ирсэн түүх, ойлгож чадаагүй хүчний өмнө бүхийсэн, бас түүнийг давж гарахыг хүссэн хүслийн илэрхийлэл юм. Тэнгэрт нисэх зүуд, газраас гарах гал, уулсын цаадах нууц энэ бүхний дундаас луугийн дүр төрсөн мэт. Магадгүй галтлууг олно гэдэг нь нэгэн амьтныг олно гэсэн үг бишээч мэднэ. Харин хүн өөрийн айдас, гайхшрал, мэдхийг хүсэх хүслийг ойлгож эхлэх тэр мөчөд луу дахин амилдагч байж болох юм. Тэнгэрийг ширтэх бүрд, уулын оройд манан татах бүрд, газар доороос утаас хавсах бүрд луугийн домог хүн төрлөختний дурсамжинд чимээгүйхэн амьдарсаар байдаг.